Сайн байцгаана уу үзэгчдээ. Эцэг эхчүүдэд зориулсан тэл хичээлийн энэ удаагийн дугаараар боловсролын ач холбогдол болон эцэг эхчүүд хүүхдээ боловсрол эзэмшигт нь хэрхэн тусалж болох вэ гэдэг сэдвээр хичээл заанаа. За боловсрол бол хүүхэд залуус насанд хүрэгчдийн эрхийн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл сурч боловсрохыг эрхээ эдэлсэн хүн бол бусад эрхээ эдлэх суурь үндэс нь болдог байгаа. За боловсрол бол инх тайван доктортой хөгжлийн суурь нөхцөл болж өгдөг. Мөн хүний эрх, гендрийн тэгшэрх, инх тайвнаар хүчирхийлэлгүй амьдрах соёл зэргийг нийгэмд бий болгоход маш их ач холбогдолтой. Мөн эдийн засгийн өсөлтөнд хүн бүрийн оролцоо байх, эдийн засгийн өсөлтөөс хүн бүр хүртэх, хүн бүрийн аз жаргалтай сайн сайхан амьдрах нийгмийн үндэс болдог гэж үздэг. Ер нь бол дэлхийд даяараа боловсролын чиг хандлага өөрчлөгдөж байна. Мэдлэг олгох, танин мэдхүйн чадваруудыг хөгжүүлэхээс илүүтэйгээр үнэт зүйлс, зөөлөн ур чадвар, хандлага зан үйлийг тогтоох уу бидний ойлгодгоор хүний төлөвшлөлт илүү их анхаарах болсон байна. Мөн боловсролоор дамжуулж амьдарч байгаа нийгмээ өөрчлөх, амьдарч байгаа дэлхийн ертөнцөө улам хүмүүнлэг, бие биенээ хүлцэн дэвчдэг, аюулгүй доктортой болгох ийм үүрэгтэй гэж үзэж байна. Боловсрол бол улс үндэстний түвшинд хувь хүнийг хөгжилд асар их ач холбогдолтой байдаг. Тийм ч учраас улс үндэстнүүд аль болох эрт наснаас нь хүүхдийг насан туршид нь мэдлэг, ур чадвар, хандлага, эерэг зан үйлийг төлөвшүүлэхэд чиглүүлж байгаа нь ач холбогдолтой юм. Мөн мэдээлэлтэй, оролцоотой энэ нийгмийнхэн шийдвэр гаргах үйл явцад оролцдог, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг юм энэрэнгүй хүмүүнлэг иргэн болж төлөвшөхөд бол боловсрол гол үүрэг гүйцэтгэдэг байгаа. Боловсролын ач холбогдлыг судлаачид 4 хүрээнд авч үзсэн байдаг. Нэгдүгээр ач холбогдол гэвэл нийгмийн, өөрөөр хэлбэл хүнийг нийгмийн шатаар өсгөх гэдэг ач холбогдлыг илүү их онцолж үздэг. Өөрөөр хэлбэл боловсролын шат төвшин ахих тусмаа хүн бол ажил хөдөлмөр эрхлэх сонголт нь өргөсөж идэг, сайн сайхан амьдрах, бусад сонголтуудыг хийх энэ нөхцөл байдал нь улам тэлжээдэг гэж үздэг. Мөн боловсрол эзэмшилснээр эдийн засгийн хувьд бол асар их ач холбогдолтой буюу улс орныхоо дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд баялаг бүтээж оролцох байдал нь улам нэмэгддэг гэж үздэг. Улс төрийн хувьд ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл улс төрийн эрх мэдэл нэг хүндийн мөн хэсэг бүлэгт төвлөрөхөөс сэргийлж боловсралтай иргэд улс төрийн шийдвэр гаргахад илүү их оролцоотой, шүүмжлэлтэй ханддагаараа бол улс төрийн ур амьсгалыг эрүүлжүүлж яадаг. Мөн соёлын хэтэрхий явц өөрийнхөө хүрээнд дэлхийн ертөнцийг ойлгохоос илүү хүн төрөлхтний олон янз байдал, ялгаатай байдлыг ойлгож ухамсарладаг, хүлээн зөвшөөрдөг, хүлцэн дэвчдэг иргэн болж төлөвшүүлдэг юм аа. За саяхан Монгол улсын их хурлаас бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа 25-ыг баталсан. Энэ бодлогынхаа хүрээнд бол эрүүл чирэг, эрдэм боловсралтай, эх оронч хөрөх чадвартай, оюунлаг бүтээлч иргэнтэй улс болж хөгжөхөөр шийдвэр гаргасан байгаа. Тэгээд боловсролыг бол хувь хүний хөгжлийн үндэс, гэр бүлийн аз жаргалтай амьдралын баталгаа, манай улс орны хөгжлийн суурь гэж үзээд насан туршдаа суралцах ёстой гэж үзсэн байнамаа. За боловсрол хувь хүний хөгжилд ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэвэл хувь хүн амьдарч байгаа орчлон ертөнцөө, эргэн тойронд байгаа нийгмийн үзэгдлийг таньж мэдэж харах өнцгөө тэлж байдаг. Хүний танин мэдхүүн буюу оюун бэлгийг нээж байдаг, онсыг нь мулталж өгдөг ийм ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хүний оюун санаа, явцуу үзэл хандлага, хэн нэгнийг үзэн ядах, хэн нэгнийг ялгуурлангаа дурхахаас сэргийлж харах өнцгийг нь тэлж өгдөг ийм ач холбогдолтой байгаа. За мөн улс орны хөгжилд хувь нэмэр болдог. Тухайн улс үндэстний хувьд тулгандаад байгаа асуудлуудыг шийдэхэд боловсралтай хүн бол шинжлэх ухаанд суурилсан тодорхой шийдлүүдийг санал болгодог ийм өндөр үр ашигтай хөрөнгө оруулалт гэж үздэг байгаа. За эрдэмтдийн олон жилийн туршид хийсэн судалгаанаас харахад тухайлбал дээд боловсралтай хүн бол дунджаар ажил хөдөлмөр эрхлэхэд маш өргөн хүрээний сонголттой болдог. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийнх нь эрүүл мэндийн байдал бол бусдад харьцуулахад хамаагүй сайн байдаг. Орчин үеийн нийгэмд шаардлагатай мэдээлэл харилцааны технологиг ашиглах ур чадвар нь нэмэгдэж байдаг. Мөн газар зүйн хувьд хязгаарлагдахгүйгээр ажиллаж амьдрах нөхцөл, улс орноосоо гадна, хэлийн ажиллаж амьдрах нөхцөл илүү ихтэй болдог. Нийгмийн бусад гишүүдэд итгэл нь
өндөрсөж байдаг. Төрд өөрийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх тэр чадвар нь бол бас өндөр болдог. Цагаатчилж ирж байгаа иргэд болон соёлын ялгаатай байдалд илүү нээлттэй ханддаг зэрэг ийм ач холбогдолтой болохыг бол судалж гаргасан байдаг. Ялангуяа Монголын ард түмнийг бол гадны эрдэмтэн судлаачид боловсролын асар их өлсгөлөнд байдаг цангаатай улс орн гэж одоо тодорхойлдог нь бол манай ард иргэдийг бол маш эргээр тодорхойлт гэж үздэг. Энийг бол маш олон тооны дээд сургуулиуд бий болж байгаа. Дээд одоо боловсролд хамрагдах одоо хүүхд залуучуудын тоо нэмэгдэж байгаа энэ төрөөр бол харж болдог. Боловсролын гол үүрэг бол хүнийг нийгэмшүүлдэг юм шүү. Зөвхөн мэдлэг боловсрол олгодгүй юм. Өөрөөр хэлбэл цэцэрлэгт олон янзын хүүхдтэй хамтарч суралцах, багштайгаа харилцах, бусад хүүхдүүдийн эцэг эхтэй харилцах зэрэг хүүхдийн нийгэмшилд одоо маш их ач холбогдолтой байдаг. Нэг агуулгаар олон төрлийн хичээл үзэж 12 жилийн турш бага дунд боловсролд хамрагдах нь бол манай үндэстнийг бүрэлдүүлэх гол ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл ертөнцийг үзэх үзэл, нийгмийн үнэт зүйл зэргийн талаар нэгдмэл үзэл ойлголттой иргэдийг одоо бэлтгэж гаргадаг юм аа. Мөн одоо иргэний боловсрол түүх нийгмийн хичээлүүд орсноор энэ арчилсан нийгэмд оролцоотой иргэн өөрийнхөө амьдралд оролцоотой хамаатай шийдвэрүүдийг гаргахад оролцдог юм идэвхтэй иргэнийг бэлтгэж гаргадаг юм аа. За ингээд эцэст нь хэлэхэд бол боловсрол Монголын нийгмийг улам сайнхан болгох шийдлүүдийг гаргаж чаддаг мэдлэг боловсралтай, ур чадвартай, хандлага төлөвшөлтэй иргэдийг бэлтгэдэг юм шүү. Танай хүүхэд хэрэг боловсралтай болох юм бол Монголын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадах ийм эргэн хүн болж бэлтгэгддэг юм а гэдгийг хэлье. За, боловсрал гэж яг юу хэлдэг вэ гэдэг харах өнцгөө тэлье гэж бодож байна эцэг эхчүүд ээ. Тэгэхээр боловсралыг эцэг эхчүүд яаж ойлгох нь боловсролын хөгжилд бол бас их ач холбогдолтой. Тэгэхээр манай хүүхдэд академик мэдлэг олохгүй байна гэж эцэг эхчүүд гомдолдог. Тэгвэл боловсролыг өнөөдөр 4 багантай буюу 4 хүрээнд өргөн хүрээнд авч үзхийг бол ЮНЕСКО буюу Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёл шинжилгээ ухааны байгууллага санал болгоод байгаамаа. Тэгэхээр боловсролын 4 багны эхнийх нь бол мэдхэд суралцах. Өөрөөр хэлбэл хүүхэд энэ дэлхийн ертөнцийг танин мэдэх наад захын шинжилгээ ухааны мэдлэг авсан байх ёстой. Зарим нэг одоо хичээлүүд сонирхож байгаа мэргэжлийнхаа чиглэлээр өөрийнхөө сонирхож байгаа хоббины чиглэлээр зарим нэг салбарын мэдлгүүдийг одоо гүнзгий судлах юм хэрэгтэй болдог. Мөн цаашдаа насан туршдаа суралцах арга барилд бол хүүхдүүд суралцж байдаг юм шүү. Насанд төрсөн хойноо ч гэсэн суралцах олон боломжуудаас ашигладаг ийм иргэнийг бэлтгэх зорилготой боловсрал. Боловсролын 2 дахь том баг нь бол хийж чадахд суралцах буюу хийж чаддаг болох гэсэн үг. Тэгэхээр танаа хүүхэд боловсролд хамрагдсанараа тухайн одоо ажиллах цалин хөлс авах тэр мэрэгжлийнхаа ур чадваруудад суралцдаг. Мөн хамтдаа багаараа ажиллах, асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах ийм ур чадваруудад бас суралцдаг. Мөн албан ажлын бусад хүрээнд дадлага хийх, туршлага судлах зэргээр бол ур чадваруудаа улам ажлын байран дээрээ дээшлүүлж байдаг ийм ач холбогдолтой 3 дахь боловсролын том баг нь бол хамтдаа амьдрахад суралцах. Өнөөдөр дэлхийн ертөнц маш их өөрчлөгдөд, даяарчлагдж байгаа нөхцөлд бусад ялгаатай үндэстэн, соёлтой, хэлтэй хүмүүсийг ойлгох энэ ур чадварт бол боловсрол сургах ёстой юм байгаа юм. Аливаа юмс үзэгдлийн талаар олон урвалж үзэлтэй байх, бусдын өөр ялгаатай үзэл бодлыг, бусдын өөр шашин шүтэж байгааг жишээ нь ойлгодог, хүлээж хүлцэн төвчж хамтран амьдардаг ийм ур чадвартай иргэнийг бэлтгэдэг. 4 дахь маш чухал баг нь бол хүн өөрөө өөрийгөө таньж мэддэг, боловсралтай хүн өөрөө өөрийгөө илүү сайн таньж мэддэг, илүү ойлгодог, өөрийгөө хөгжүүлж чаддаг гэж ойлгодог. Өөрөө хариуцлага хүлээж бие даан ажиллаж амьдрах чадвартай иргэн болж хөгжлийн бэрхшээлтэй ч бай, тийм ээ. Өөрөө амьдралаа залах ийм иргэнийг бэлтгэж чаддаг юм аа. Тэгээд ер нь бол хүн гоо зүйн, ёс зүйн маш олон төрлийн боловсролыг эзэмшиж өөрийгөө хувийн хувьд хөгжүүлэх нь бол энэ боловсролын 4 дахь баг юм аа гэж хэлдэг. Ер нь бол олон улсын хүний эрхийн гэрээ конвенцуудад бас боловсролын үүрэг зорилго ач холбогдлыг тусгасан байдаг. Тухайлбал хүүхдийн эрхийн конвенцэд боловсролыг бол 4 зорилготой гэж хэлсэн байдаг. Нэгдүгээрт
хүүхэд бол зөвхөн академик мэдлэг авахаас гадна бие хүн болж төлөвшөх, авьяасаа хөгжүүлэх, бие бэлдрийн хувьд болон өөрийнхөө чадвах потенциалд тултал хөгжих ийм эрхтэй гэж хэлсэн байгаа юм. Дараа нь өөрийнхөө эрхийг мэддэг болон бусдын эрхийг бас хүндэтгэж зөрчидгүй ийм иргэн болж төлөвшөх ёстой гэж хэлсэн байгаа. Мөн эцэг их болон оршин суугаа газар нутгийнхаа соёл, ёс заншил, уламжлалыг өвлөх хэрэгтэй. Бусад ялгаатай бүлгийн харин үнэт зүйлс ялгаатай байдлыг хүндэтгэхэд суралцах ёстой гэж хэлсэн байгаа. За дараагийн нэг зорилго нь бол харилцан ойлголцох, энхийг эрхэмлэх, аливаа асуудлыг хүчирхийлгүй шийдэх, тийм ээ. Бусад иргэдийг хүндэтгэх энэ үзлээр хүмүүжсэн байх ёстой. Тэгээд хамгийн сүүлд байгаль орчныг хайрлах, хүндэтгэх үзлийг бас боловсролоор авсан байх ёстой гэдгийг хэлсэн байдаг юм аа. За ингээд би хоёр дахь хэсэгтээ оръё. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ боловсролд эцэг эхчүүд яаж тусалж дэмжиж болох вэ? Гүйцэтгэх юм үүргийг нь 3 чиглэлд хувааж танилцуулах гэж байна. Нэгт нь бол хүүхдүүд эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролыг дэмжих үүрэгтэй. Хоёрт нь гэр орноо суралцахад таатай орчин болгох үүрэгтэй. Гэрийн даалгавар хийхэд нь ингээд туслах үүрэгтэй юм аа. За боловсролыг дэмжих үүрэг яагаад чухал вэ гэхээр хүүхдээ сургуульд яг хичээлийн хуваарьт цагт нь сайн амарсан хоол тэжээлийг нь өгсөн сурахад бэлэн ирүүлэх нь бол эцгийн үүрэг байдаг. Мөн хүүхдэд өндөр хүлээлт тавих, маш амжилттай сайн сурч чадна гэдэг өндөр хүлээлт тавьж байгаа эцэг эхчүүдийн хүүхэд амжилттай сурдаг юм шүү. За хүүхдийн сурлагын амжилт бол эцгийн оролцооноос дэмжлэгээс 50% хамаардаг гэдгийг бол судлаачид гаргасан байдаг гэдгийг бас та бүхэнд хэлье гэж бодож байна. За тэгээ таны өөрийг дахиад дотор нь задлаад аваад үзэх юм бол та хүүхдээ хичээлд нь тогтмол явуулах уу, тогтмол суулгах үүрэгтэй. Хичээл тогтмол явах нь сурлагын амжилтанд асар их нөлөөтэй гэдгийг бол багш сургууль хүмүүжүүлэгчид хэлдэг. Хичээлдээ хоцрохгүй очих, бүрэн суух, эцгийн дундаас нь тасалж хичээлийн дундаар авч явахгүй байх юм үүрэгтэй. За дараа нь бол эцэг эхчүүдийн хандлага, өөрөөр хэл сургууль багшид эцэг их эерэг хандлагатай байх ёстой. Хэрэг хүүхдийнхээ хаажууд сургуулийн талаар, багшийн талаар аливаа нэг сөрөг зүйл хэлэх юм бол хүүхэд тэрийг шууд хүлээж аваад хандлага нь өөрчлөгддөг гэдгийг бол багш сургууль хүмүүжүүлэгчид мэддэг. Тийм учраас та хүүхдийнхээ хаажууд сургууль эцэгхийн талаар ярих үйлдэлтэй маш болгоомжтой байх хэрэгтэй байна. За гуравт нь бол боловсрал энэ тэргуунд. Сурч боловсрох бол чиний энэ тэргуунд хийх ёстой ажил гэдгийг хүүхдэд ойлгуулж байх хэрэгтэй. Хичээлээс гадуурх болон бусад үйл ажиллагаанаас би боловсролыг илүүд үзэж байгаа шүү гэдгээ байнга харуулж авах хэрэгтэй байна. За хоёр дахь эцэг эхчүүдийн гүйцэтгэх үүрэг бол хүүхдийнхээ боловсрал эзэмших үйл явцыг дэмжих үүрэг байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд бол нэгэнт бие даасан иргэн болж төлөвшөөг байгаа учраас сурч боловсрох үйл явцдаа дэмжлэг эцэг эхээсээ ирдэг. Гэрийн даалгавар гүйцэтгэх, төсөлт ажил гүйцэтгэх, урт хугацаанд гүйцэтгэх даалгавар, багаараа гүйцэтгэх даалгаврыг авсан тохиолдолд бол хүүхэд эцэгхээсээ дэмжлэг хүсдэг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд амжихгүй байх тохиолдолд эцэг эхчүүд завгүй байх юм бол хүүхэдтэй мэрэгчлэтнүүдээс, ах トゥ хамаатан саднуудаас нь дэмжлэгийг нь бүр зохион байгуулж өгөх хэрэгтэй юм байгаа. За сурах үйлэд хандах эерэг хандлага бол маш чухал. Эцэг эхчүүд өөрсдөө энийг үлгэрлэж дуурайл үзүүлэх ёстой. Хүн насан туршдаа суралцдаг гэдгийг эцэг эхчүүд өөрөө үлгэр дуурайл үзэх юм бол хүүхэд суралцах үйлд ач холбогдол өгч эргээр хандаж эхэлдэг. За дараагийн нэг маш чухал зүйл бол эцэг эхчүүдийн оролцоо байгаа. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд оролцож, сургууль дээр ирж, багш нартай харилцаж, багшаас зөвлөгөө дэмжлэг авч ажиллаж байгаа эцэг эхчүүдийн хүүхдүүдийнх нь сурлагын амжилт бол өндөр байгаа нь бол харагддаг. Тэгээ эцэг их сургууль дээр ирснээс хүүхдэд сурах тийм сэтэл тэмүүлэл бол төрж идэг. Тийм учраас хүүхдийнхээ сургууль дээр тогтмол очиж, багш нартаа уулзаж, зөвлөлдөж, хүүхдийнхээ талаар мэдээлэл авч байгааг бас зөвлөж байна. Сургуультай тогтоож байгаа харилцаа чинь эерэг байвал маш сайн байна. Өөрөөр хэлбэл эцэг боловсралтай холбоотой, сургуультай холбоотой альва нэгэн гомдол санал байх юм бол тэрийг хүүхдийнхээ хаажууд биш, сургуулийн тогтоосон дүрм журманд яаж заасан тэр шугамар нь шийдвэрлэж байл зүйтэй гэж хэлэх гээд байна. За гэр орноо суралцах таатай орчин болгох дараагийн үүргийг хүлээдэг.
Өөрөөр хэлбэл өнөөдөр ялангуяа ковид буюу цахим теле хичээлийн үед бол эцэг их хоёр дахь багшийн үргийг гүйцэтгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрчээд байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүүхдтэй эцэг эхчүүд ном уншиж өгөх хэрэгтэй байна. Хүүхдээрээ буцаагаад өөртөө ном уншуулж байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл энэ унших гэдэг дадлыг одоо гэр бүлд нь суулгах нь маш чухал. За хүүхдээ бие ном уншихыг урамшуулан дэмжих хэрэгтэй байна. Номын сан дагуулж явах хэрэгтэй байна, тийм ээ. Өөрөө бас ном уншиж хүүхдтэй үлгэр дуурайлж үзүүлэх хэрэгтэй байна. За түрүүн би бас нэг дурдаад өнгөрсөн. Хүүхдтэй өндөр хүлээлт тавих чинь хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг шүү. Хүүхдийн зөвхөн суралцахад биш, зам төлөв бие авч явах байдал дээр нь өндөр хүлээлт тавьж байгаа хүүхэд бол одоо өөрийгөө хянах, зам төлөвийн хувьд эерэг болж төлөвшөх магадaltaй. За хүүхдийг амжилт гаргасан үед нь амжилт гаргаагүй байсан ч гэсэн хүчин чармайлт гаргаж байгаа үед нь магтаж урамшуулж ах хэрэгтэй. Тийм ээ? Өөрөөр хэлбэл энэ нь хүүхдэд сурах итгэл, сэтэл төрүүлээд зогсоохгүй сурлагатай хандах хандлагад нь эерэг нөлөөтэй байд юм аа. За, хэвшил тогтоох, гэрийн даалгавар хийх, гэр бүлээрээ нэг ширээний ард сууж хооллох, тогтсон цагт хоорондоо харилцах, унтах, өдөр тутмын одоо цагийн хуваарийг мөрдөх зэрэг хүүхдэд хэвшил тогтоох нь бол сурах үйлд эргээр нөлөөлж байдаг юм аа. Энэ бол эцэг их одоо гол үүрэг гүйцэтгэж чадах үйл ажиллагаа. За, телевиз үзэх гэдэг асуудал байдаг. Тэгэхээр энийг цагтай, хяналттай байхыг ухаалгаар хянах. Шууд одоо тас хорж хүүхэд өөрөө сонирхсан одоо нэвтрүүлэг үзмээр байхад нь тэрийг нь хорж болохгүй. Үзэх цагийг нь хянах хэрэгтэй. Агуулгыг нь хязгаарлаж өгөх хэрэгтэй. Суралцахыг дэмжсэн нэвтрүүлгүүдийг, агуулгуудыг харин хүүхэдтэй бүр зориуд үзүүлж яах нь бас сурлагын амжилтанд эерэг нөлөөтэй гэдгийг хэлсэн байна. За, гэр орноо суралцах таатай орчин байлгах үүрэг бол эцэгхэд ногддог. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа бол чухал. Гэхдээ боловсролыг түрүүнд энэ тэргуунд тавих хэрэгтэй гэсэн. Нэг дараагийнх үйл ажиллагаа бол хичээлээс гадуурх үйл ажиллагаа байдаг. Эцэг эхчүүд хүүхдэд дагуулж музей үзэх, театрт дагуулж явах, одоо олон нийтэд зориулагдсан зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаануудад оролцуулах нь бол сурлагын амжилт, хүүхдийн хөгжил, оюун санааны тэлэлтэнд бол одоо асар их ач холбогдолтой. Гэхдээ хүүхдээ хэтэрхий их хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дарах нь эргээд сурлагын амжилтанд нөлөөлөх, хүүхд ядрах, хүүхдийн сайн сайхан байдалд нөлөөлж болох учраас эцэг эхчүүд одоо энийг хязгаартай төлөвлөх нь чухал байгаамаа. За, хоёрт нь бол хүүхдэд сонсох нь маш чухал. Хүүхдээ ороод эренгүүт нь хичээлээс тараад эренгүүт нь сургууль дээр яг ямар байсан бэ? Юу болсон бэ гэдгийг сонирхож асуух нь маш чухал. Хүүхд өөрийг нь анхааралтай сонсож гин гэж мэдэрдэг. Тийм учраас анхааралтай сонсоод ойлгоод асуулт тавьж харилцан ярилцаж явах нь бол хүүхдэд одоо сургуулийн талаар, найз нөхдийнхээ талаар, багш сургууль мужуулагчдийнхээ талаар эерэг сэтгэлтэй болоход нөлөөлж яадаг юм аа. За, гуравт нь эцэгчүүд хүүхдийнхээ сурсан зүйлийг батлахад одоо туслах хэрэгтэй байгаа. Тэгэхээр гадуур одоо музей, театр дагуулan явж сурсан зүйлийг нь бас баттгах хэрэгтэй, зорилготойгоор. Өөрөөр хэлбэл түүхийн хичээл дээр одоо Монголын их гүрний тухай үзсэн гэвэл одоо Монголын үндэсний түүхийн музей дээр дагуулж очоод яг тэр хэсэг үзмрийг үзүүлээд харилцан ярилцах нь бол хичээлийг нь баттгаж өгж байгаа гэсэн үг. Энэ бол маш тааламжтай хүүхдэд эерэг юм суралцах туршлага болж өгдөг учраас хүүхдүүд дуртай байдаг юм аа. За, тэгээ хүүхдийнхээ сурлагын дунд анхаараарай. Хүүхдийнхээ авч байгаа дүнг мэдэж байх нь бол хүүхдэд бас тохио өгч байдаг. Өөрөөр хэлбэл манай ээж аав миний амжилттай сурч яах нүгүүдийг байнга одоо хянж, сонирхож जैन. Тийм учраас би сурах хэрэгтэй байна, амжилттай сайн сурах хэрэгтэй байна гэдэг одоо тохио хүүхдэд өгч байдаг. Тэгээд сурлагын дүнг нь мэдснийхээ хувьд сайн дүнтэй суралцж явах юм бол бас магтаж, сайшааж, урамшуулж тэгээд зогсохгүй одоо дахиад илүү амжилттай сайн сурах чи би яаж тусалж чадах вэ гэж хэлэх хэрэгтэй байна. За, гуравт нь гэрийн даалгавар хийхэд нь туслах үүрэг бол эцэг эхчүүдэд яалтчгүй байна. Хүүхэд дангаараа бие даан суралцах болоогүй байгаа, суралцж байгаа. Тэгэхээр эцэгхийн дэмжлэг бол ямар ч үед хэрэгтэй байдаг. За, нэгдүгээр таны хийж чадах зүйл бол чимээ багтай газар олж өгөөд, ширээ сандлыг нь бэлдэж өгөөд одоо хичээл даалгавраа хийх орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Саад болж байгаа зүйл телевизийн дууг багасгах, бүр телевизийг унтраах ч юм уу, тийм ээ. Ийм одоо нөхцөлийг бүрдүүлж өгөх юм үүрэгтэй байдаг. За, өдөр тутам гэрийн даалгаврын талаар
одоо ярилцах хэрэгтэй. Ер нь гэрийн даалгавар бол заашгүй гэдэг ойлголтыг хийх ёстой гэдгийг ойлгуулах одоо хэрэгтэй. Мөн гэрийн даалгаврыг гүйцэд хийсэн үү гэдгийг шалгах ёстой. Тэгэхгүй л хүүхэд дутуу хийгээд явчих магадaltaй байдаг. Хүүхэд бол гинэн байдаг. Тийм учраас гүйцэд хийсэн эсхийн шалгана. Мөн ухамсартайгаар ойлгож хийсэн үү гэдгийг бас хэд хэдэн асуулт тавьж одоо хичээлдээ бэлэн болсон эсхийг нь шалгах хэрэгтэй юм аа. За тэгээд эцэст нь хэлэхэд цагийн хуваараар гэрийн даалгаврыг хийлгэж сургах нь цаашдаа хуваар гаргаж төлөвлөлт хийж насанд хүрсэн хойноо хүртэл ажил амьдралаа зохицуулах юм ур чадварт сургаж байдаг учраас бас энэ гэрийн даалгавруудыг жижиглээд одоо миний хүү энэ уншихаа хийчих эхлээд ямар даалгавраа хиймээр байна, бичих даалгавраа хийцээ ийхүүгээд өөртөө нь ярилцаа сонголтын нөгөөд ингээд бага багаар хийлгэж болно. Заавал нэг дор бүх гэрийн даалгаврыг хийлгэх гэж шахамдуулах нь бол хүүхдийг залхаах, ядраах ийм одоо нөхцөл байдалд хүргэдэг юм аа. Тэгээд эцэст нь хэлэхэд хүүхдэд нь боловсралтай болвол нийгэм сайн сайхан амьдрах, амьдралын баталгаа нь болж өгдөг, нийгмийн шатаар ахиж танаас илүү цалинтай, илүү одоо бүтээлтэй, илүү сонирхолтой ажил хийх ийм нөхцөл болцоог нь бүрдүүлж өгдөг. Танаа хүүхдэд амьдралд учрах саад бэрхшээлүүд нь багасж өгдөг, тийм ээ. Ажил албан тушаал эрхлэх, тэр байтугай Монгол улсын хөлийн гадна гарч ажил амьдрал эрхлэх боломжууд нэгдэж болно. Мөн хүүхдэд чинь насан туршдаа суралцах ийм хэвшил суулгаж өгдөг учраас хувь хүнийхээ хувьд ийм хөгжихөл өргөн боломжуудыг ашиглаж чаддаг ийм хүн болдог. Улмаар улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж чаддаг, ухамсартай сонголт хийдэг ийм иргэн болж төлөвшдөг юм шүү. Ингээд эцэг эхчүүд та нарт анхаарал тавьсанд баярлалаа.